Сайн байцгаана уу залуусаа, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн бичлэгээрээ би та бүхэн сагсан бөмбөгийн шидэлтийн талаар заах болно. За мэдээж зөв техникийн дагуу шидэл сурах нь чиний тоглолтод маш их хэрэгтэй давуу тал болно. За ингээд бүгдээрээ хичээлээ үздцгээе. Эхний алхам хөлдөө мөрний хэмжээний зайтай биегц хараа царай руу харсан 2 гар бөмбөн дээр байрласан байна. За мэдээж хөлдөө мөрний хэмжээний зай авах нь шидэлт хийхэд хамгийн тохиромжтой байрлалыг үүсгэдэг. Хөлний урд хэсэг их зурагшаа харсан байх ёстой. Баруун гараа шиддэг хүний баруун хөл нь урд талдаа, зүүн хөл нь ард талдаа байрлана. Хоёр хөл нэг шугам зэрэг байрласан ч бас болдог байгаа. За бөмбөгийн шидэлтийн гараар барихдаа V үсгийн хэлбэр үүсгэж бөмбөгийг барина. За хуруунууд аль болох зайтай барих ёстой. Хооронд нь хуруунууд нааж өрөөсөө болохгүй. За үндсэн гарын байрлал нь Т үсэг хэлбэртэй байна. За мэдээч хэрэг 100 гар бол тулах, түвших, 2 дахь туслах үүрэгтэй гар байгаа. За баруун гараараа шидэлтийг мэдээж үүсгэнэ. За шидэлтийг хамтдаа харцгаая. Хар суусан байдлаас шидэлтийг үүсгэнэ. За мөн дээш болох үед хөлийн хөлмийн хэсгээс түлхэлт авч өгнө. За өөр илүү дутуу хөдөлгөөн хийх бол шаардлага байхгүй. Тохооны үеэр шулуун, гарны кист доош чиглэлтэй байна. За энэ хүү зурган дээрээс шидэлт гүйцэтгэх үеийн байрлал хажуу талаас тодорхой харагдаж байна. За одоо бүгдээ гарын байрлалыг харъя. Толгой бөмбөг хоёрын хоорондох зай 8-аас 10 см зайтай харах өнцөг чөлөөтэй байх ёстой. Тохооны өнцөг 90 градусын хэмтэй байна. За нуруу бол бүгдэж болохгүй тэгш байх ёстой. За урд талаас ийм байдалтай харагдана. Тохоо хэд задлж шидэж ерөөсөө болохгүй. За урд талаас за тэр 1-3 орох зайтай байх ёстой гэдэг. Энэ бол хамгийн чухал зүйл шүү хүмүүстээ. За мөн 100 гар бол бөмбөг тулах, түвших, туслах гар шүү. Түүний зөв яг шидэл гүйцэтгэх үед бол 10 гартай хамт оролцох ёсгүй байдаг. За мэдээч хэрэг тохоо тийм гурвалжин 2 гар гурвалжин маягийн тийм өнцөг үүсгэсэн байвал сайн. За тэгээ баруун тохоо хэд гадагш байгаа биш, хэд дотгош байгаа биш. Яг энэ зурган дээрх байгаа байралтай адилхан байвал чи шидэлт гүйцэтгэхэд илүү амар болно шүү. За баруун гарын кист маань бол хуруунууд нь голцооны дээрээс чиглэлтэй байх юм бол бөмбөг орох магадлал ихсдэг. За энэ дээр тодорхой харагдаж байна. Их биеэр шид рүү харсан байралтай байна. Далиж болохгүй. Тэг хуруунууд мэдээж хэрэг голцооны дээрээс зааж авах ёстой. Тохоо шулуун байх ёстой. Шидэлт гүйцэтгэх үед ард талаасаа бөмбөг, их бие, хөл нэг шугам тогтолцож байвал чи зөв шидэлтийн техник сурж байна гэсэн үг юм аа. За та бүхэнд баярлалаа. Шидэлтийн техникийн бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн бичлэгээрээ би та бүхэнд дамжуулалтын талаар зааж өгөх болно. Тань таалагдсан бол YouTube сувгамын дэмжиж subscribe хийгээрэй. Энэ хонхон дээр дараад идэвхжүүлээрэй. За баярлалаа.